За формныхоо өмдийг хасцгаая. Эхлээд яг бэлгийн хэмжээгээ тэмдэглэн тэмдэгсэн хэмжээнээс доошо 5 см-ийн зайд шуумаар тэмдэглээд хаачлана. За ингээд өмднийхөө доод ирэнгийг сэмрүүлэхгүй тулд доотлын хэсгийг нь хэрж өгнө. Хэрэгсний машин байхгүй бол гараараа хэрх хоёлоор явах боломжтой. За тэгээд бэлгийн хэмжээгээ хоёр талынхаа ирмэгдээ тэмдэглээд тэмдэглэснийхаа дагуу уулзуулаад хэлбэржүүлээд эндүтчихнэ. За тэгээд энэ өмдний өөрийнх нь энэ голын эндүдлэг гэж байгаа. Тэр эндүдлэгээр нь сайхан хэлбэрчүүлээд хоёр талаас нь эндүдэд өгнө. За энийхээ дараагаар бид гар ойдлоороо дотор талаас нь харагдахгүй байдлаар ойх ёстой. За мэдээж энэ гадна талд нь юурээс ойдол харагдахгүйгээр дад ойдол хийн гэсэн үг. За энэ далд ойдлыг хийхдээ хэрэгснийхээ ирэмгийн дагуу аль болохоор жигд ойр ойрхон зайтаагаар ойролцоогоор 1.5 см-ийн зайтаагаар ингээд хойд өгнө. За энэ гадна талд ойдол гарахгүй тулд дотор талын энэ материалын хөндлөн утасны дагуу ийм жижигхэн хоёр утсыг ашиглаад ч юм уу те ингээд ойно гэсэн үг. За тэгээд гэрийн нөхцөлд хамгийн хялбар аргаар брюкүн өмд болон формныхоо өмдийг хасах боломжтой аргыг та бүхэндээ зааж өглөө.